За нар мацчихлаа. Баяна. Одоо энэ хүүтэнд бүр тасчих шиг боллоо. Гар мар ингээ баг мэдээг болчих шиг боллоо. 50 тэрснээс хойш анх удаага л ийм амир хүүтэнд байж үзэж байна. Тэгээд бас анх удаага баг амьдралтаа анх удаа ийм өндрөөс бас нар мандахыг харж үзэж байна. Тэгээд баяна. Одоо эндээс нар мандаад гэж харагдаж байна. Яа эндээс бүр үнэхээр үзэсгэлэнтэй аюу гоё харагдаж байна. За одоо автобусандаа сууглаа. Оо ийм хурдан байсан юм уу? За саястаа сайхан нар мандахыг харчаад одоо автобусандаа суугаад буцаад доошлож байна. За энэ болохоор дандаа юм нэг урсгалтай замтай байна уулын зам гэхлээрээ. Тэгээд илүү өндөртэй тусам зам нь нэг урсгалтай болгочихдог. Ингээд манай жолооч сая бид нарт тэгж тайлбарлаж өгсөн. Тэгээд энэ манай жолооч болохоор өшгнөөс эхлүүлээд од саранаас эхлүүлээд нар мандахын хүртэл нарт ингээд энийгээр тайлбарлаж өглөө. Автобусаас буугаад 0 болоороо байж гэн. Тэгээд энэ болохоор ийм хөрхэн захтай. Тэгээд эндээ жимс ногоо энэ төр зарчий. Can I trust my emotions? Is it the heat of the moment? Cause my heart just exploded when I saw your face. Cause your eyes held me captive. Ooh, I ain't asking for ransom, and I'm still not reacting. What am I waiting for? Am I afraid I wanna talk to you? I should've known, I should've stopped for you. Ooh, I've been waiting for a girl like you. За дөнгөж сая энэ хошоо орж өглөөний цагаан уучаад тэгээд гадаа гараад ирлээ. Тэгээ гадаа өнөөдөр аюу гой дулаахан аюу гой нэлээ халуун өдөр ах шиг байна. There's some things that I know about you. Number one's that you got options, cause any guy would be free falling. Lucky to have you. Number two's that you're real girl. Messy bun, my ideal girl. Ямагийн байрлсан буудал маань болохоор энэ уулан дээр юм аюу гоё газар байрлсан. Тэс ингэж харагдаж байна. I should've known, I should've stopped for you. I've been waiting for a girl like you, but I don't know if I should make a move. Cause I may never come back here, and I may never see you again. But I won't forget. Би нан товд өмнө ерөөсөө ирж байгаагүй. Тэгээд яг өнөөдөр ингээд ирж үзсэн чинь аюу гоё газар юм байна. Ер нь байгаль нь аюу гоё те. Зөндөө олон уул нуттай. Ер нь надад аюу таалагдсан. Тэгээд эхний өдөр болохоор Чинжин фарм гэх Чинжин ногоон цан гэх тийм одоо тариалангийн талбай гэх юм нэг тийм газар очиж үзсэн байгаа. Тэгээд тэнд болохоор хонь мон байдаг зураг хүрг авахлаад тэгж болдог. Тэгээд түүнээс гадна морины тим үзүүлбэр бас болсон. Морины тим бас үзүүлбэр очиж үзсэн байгаа. Тэгээд морины үзүүлбэр нь болохоор тэр хүмүүс нь одоо яг үзүүлбэр үзүүлж байгаа хүмүүс нь болохоор яг тайванчууд биш Узбекистанаас ирсэн одоо тийм хүмүүс үлээ. Тэгээд морины үзүүлбэр нас айгаа таалагдсан. За тэгээ би яг одоо буудлынхаа балкон дээр зогсож байна. Тэгээд одоо өнөөдөр гадаа аяга гоё наа. Тэгээд өнөө өглөө болохоор өөрөөр бид нэр 4 цагаас өглөөний 7 цаг хүртэл 3 цаг орчим очиж шөнөөр од хараад
Тэгээд дээрээс нь бас мандах нарыг харсан байгаа. Тэн дээр болохоор манай нэг жолооч ах одоо нэг хөрхэн автобусандаа нэг хэд хэдэн 10 хэдэн хүн суулгаад тэгээд бид нар бүгд хамт явсан байгаа. За тэгээд тэр жолооч ах маань ерөөхдөө одоо ингээд тайлбарлаж өгөө те. Одмод ингэдгийн одоо ингээд далайн түвшнээс дээш тэдэн метрт байш шүү те. Тэдэн гарац байш шүү энэ гэж бүгдийг ингээд тайлбарлаж өгдөг. Тэгээд бас хажуугаар бас ингээд автобусаа бариад явдаг тийм ах юм байна. Тэгээд өглөөний тэр явсан юу надад айгуу таалагдсан хамгийн жоохон онцгой нь юу байсан бэ гэхэл нэлийн хүүтэн байсан. Тэгээд уулан дээр ингээд одоо улам дээшлэх тусам одоо гарац нь улам багасаад илүү амар хүүтэн болоод би бараг 50 тэгж даарж байгаагүйгээрээ айгуух тэгж даарсан гэж хэлж болно. Гэхдээ бол надад айгуу таалагдсан. Тэгээд мандах нарны тоо яг бас өмнө би тийм өндрөөс тэгж харж байгаагүй. Энэ удаад ингээд амар гоё тийм туршлага боллоо гэж бас хэлж болно. За аяллахаа 2 дахь өдөр болохоор одоо Тайваны Sun Moon Lake гэдэг байдаг. Хятаар болохоор Ryu Tan гэдэг тийм бас одоо нэлийн алдартай тийм газар ус байдаг байгаа. Тэгээд тийч очиж үзье гэж бодож байна. За тэгээд эндээс болохоор ойролцоогоор нэг 2 цаг орчим Нанта уугийнхаа яг одоо хотын төвд гэх юм хотын төвд очиод тэгээд тэндээсээ одоо Ryu Tan руугаа бас нэг автобусаар бас нэг цаг хагас орчим 2 цаг орчим яваад тэгээд Ryu Tan очих юм байна. За тэгээ бидний орсон буудлаас айгуу таалагдлаа. Яагаад гэх юм бол яг ингээд балкон дээрээ гарангуут те цонхоор очиод харангуут ингээд амар гоё байгалийн өнгө зэмж харагдаж байгаа болохоор надад айгуу таалагдлаа. Тэгээ дээрэс нь өглөөний цайтай байсан. Тэгээд өглөөний цай нь болохоор чүд өөрөө сонгож иддэг тиймэрхүү өглөөний цай байсан. Мантуу тэгээд одоо ямар нэг ногоо өндөг шарсан төмс байсан. Тэгээд тэр нь бас надад нэлийн таалагдсан. За одоо өрөөгөө хүлээлгэж өгөх гээд явж байна. 11 цагт хүлээлгэж өгөх хэрэгтэй байна. Тэгээд одоо 11 болох гэж шиг байна. Тэгээд одоо өрөөгөө хүлээлгэж өгөөд тэгээд 12 цагаас автобусан зугаад тэгээд Ryu Tan-лаа явнаа. I'm on the way down. Catch the vibe and I feel okay. I got nothing to do but kick it with you. I'm on the way down. Catch the vibe when I see your face. I got nothing to say. Girl, I'm on my way down. LA, California crazy. My babe made me feel amazing. I call, cause things been getting wild. We've been working hard, I've been chilled in a while. I've been on the road, always smoking weed, always going out. I've been losing sleep, yeah. We ain't chilled in a minute. I know I've been gone, but tonight I'ma hit it. It's a no stress, keep it rolling now. I'm blessed, you're blessed, so we holy now. All night, we gon' do it. Girl, I'm on my way. I'm on the way down. Catch the vibe and I feel okay. I got nothing to do but kick. За одоо төсөл буудлаасаа гараад тэгээд Ryu Tan буюу Sun Moon Lake явах гэж. Red eye, flights out to Soho. I call cause I landed in the city. Gotta make some time even though we both busy. You've been playing shows, always on the scene, always going out. You've been losing sleep, yeah. It's been a New York minute. I know I've been gone, but tonight I'ma hit it. It's a no stress, keep it rolling now. I'm blessed, you're blessed, so we holy now. All night, we gon' do it. Girl, I'm on my way. I'm on the way down. Catch the vibe and I feel okay. I got nothing to do but kick it with you. 先去找他盖章报道。那如果你们这边不要逛，我们就直接换个船。隔壁那一艘码头观光2号要直达玄光市哦。 За одоо Ryu Tan ирсэн байж гин. Тэгээд завин дээр суугаад, усан онгоцон дээр суугаад тэгээд ерөөдөө зогсоол болгон дээр зогсоод тэгээд явдаг юм байна. Тэгээд замдаа бас жолооч нь яг ингээд энэ тийм газар шүү, тэр нь тийм газар шүү гэд тайлбарлаад явдаг юм байна. Тэгээд ерөөдөө Ryu Tan ерөөдөө Тайванчууд одоо уйгуул иргэд өмнө амьдардаг байсан. Тэгээс одоо ч бас ингээд амьдарсаарч байгаа тийм газар юм байна. 下头好不好？都没有人要理我啊，好不好？好了哦，可以稍后一下哈。
За нусан онгоцны жолооч нь ч гэсэн бас яг тайваны уугуул иргэн юм байна. Ингээд яг одоо ярихын ингээд сонсголоор яг тайван хүн биш. Гэхдээ яг уугуул иргэн гэдгийг ингээд мэдрэгдэж байна. Тэгээд өчигдрийн явсан манай жолооч ах од энтер үцгэд явсан жолооч ах манаас яг тайван хүн биш, тайваны уугуул иргэн хүн байсан юм байлээ. Сайн л мэдлээ. Тэгээд яг дууг ингээд нэг одоо аялгын сонсохоор гэх юм итээр ярьж байгааг аялгын сонсохоор нэг тийм дуудуулж байгаа юм шиг ингээд амар тийм уянгалуулж ярьдаг юм шиг санагдсан надад. За, шигээ таныг сайх үзчихлээ. Зөндөө бол усан онгоцнууд ингээд байж таар да. Зөндөө бол усан онгоцнууд байна. За, ийшээ болохоор нэг зах шиг идэх мэдэх юм зардаг. Тэгээд тайванчуудын уугуул иргэдийн амьдардаг байсан одоо хувцас идэл мэдлэл хэрэглэл тийм зардаг тиймэрхүү одоо нэг зах маягийн гэх юм уу тийм газар сайн очиж үзлээ. Can I trust my emotions? Is it the heat of the moment? Cause my heart just exploded when I saw your face. Cause your eyes held me captive. Ooh, I ain't asking for ransom. За одоо тэнд харагдаж байгаа газар болохоор тайванчуудын уугуул иргэдийн ерөөдөө бурханд мөрөгдөх тийм газар юм байна. I should've known, I should've stopped for you. I've been waiting for a girl like you, but I don't know if I should make a move. Cause I may never come back here, and I may never see you again. But I won't forget that ocean blue. Your ocean blue. За одоо Рио танаас буцаад сонгоцсондоо суугаад тэг гэрлэг арих чинь. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй маань хамтаасан та бүхэнд маш их баярлалаа. Тэг бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Got options, cause any guy would be free falling. Lucky to have you. За энэ арт бидний одоо суух байгаа юм байна. Number 3 is the deep blue sea that is looking back at me. Am I afraid, I wanna talk to you. I should've known, I should've stopped for you. I've been waiting for a girl like you, but I don't know if I should make a move. Cause I may never come back here, and I may never see you again.